За сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн амралтын өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 3 сарын 8. Тиймээс дэлхийн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. За хэдийгээр Америкийн нэгдсэн улс төдийлөн тэмдэглэдэггүй боловч монголчууд бидний хувьд соёлын хувьд бол нэлээд тэмдэглэж ирсэн. Бүсгүйчүүдэд тодорхой хэмжээнд баярлуулж хүндэтгэж явдаг гэдгээ бас илэрхийлдэг ийм чухал өдрөө. За үүнд бол миний хувьд буруу зүйл байхгүй гэж үздэг. Тиймээс мэдээ үзэж байгаа, мөн үзээгүй байгаа нийт монголчууд, эмэгтэйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн мэдээгээр бол мэдээж Ираны эргэн тойронд болж байгаа. За сүүлийн үед өнөөдрийн хувьд олонний анхаарлыг татаж байгаа мэдээллүүдээс тоомлон хүргье. За нэгдүгээрт Америкийн дотоодод олонний анхаарлыг татаж байгаа нэг мэдээ бол Канзас хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр бөмбөг дэлбэрэх гэж байна гэсэн ийм мэдээллийн мөрөөр тус буудлыг бол үндсэндээ хаалаа. Онгоцны нислэгийг бүрэн зогсоож улмаараа тухайн буудлын дээр байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн ийм үйл явдал болж байна. Энэ мэдээ бол үндсэндээ 1 цаг орчмын өмнө буюу Вашингтон ДС хотын цагаар бол 2 цагийн өмнө гарсан ийм үйл явдал байна. Одоогоор мэдээж үүнтэй холбоотой явна нэг осол энд л хараахан гараагүй. Ингээд энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага тусгай албаны зүгээс тус буудлын аюулгүй байдлыг хангах үүднээс үзлэг шинжилгээ бол хийж байна. Энэ үйл явдал энэхүү олонний анхаарлыг татаж сонор сэрэмж төрүүлж байгаа шалтгаан бол өчигдөр Норвегийн Осло хот дахь Америкийн элчин сайдын яамны гадаа дэлбэрэлт болсон байна. Хэдийгээр үүнд явна нэгэн байдлаар хүн өртөж гэмтэл бэртэл аваагүй боловч энэ бол мэдээж олон улсын алга ядах бүлэглэлийн зүгээс идэвхжиж байгаа арга хэмжээ гэсэн байр сууриас бол харж тойрогдож байна. Тиймээс ч Америкийн нэгдсэн улс болон Америкийн холбоотнууд томоохон орнуудын хувьд дотоодын аюулгүй байдлыг бол нэлээд хадгалж сахиж байгаа. Сонор сэрэмжтэй хүчний байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд гаргасан байдалтай байна. Харин олон улсын хэмжээнд анхаарал татаж байгаа нэг мэдээ бол Иран улсын хувьд дараагийн их удирдагч шашны аятолла их удирдагч сонгосон гэдэг мэдээллийг бол албан ёсоор хийлээ. Мэдээж шашны их удирдагчийг зарласан дээр устгаж байгаа учраас энэ удаад ямар хүнийг дараагийн аятолла буюу Иран улсын шашны их удирдагчаар сонгож томилсон тухайгаа олон нийтэд зарлахгүй нууцлана гэсэн ийм мэдээллийг бол Ираны талаас хийж байна. Хэдийгээр ийм мэдээлэл гарч байгаа боловч 20 минутын өмнө бол Reuters-оос нэгэн бас сонирхолтой мэдээлэл хийсэн байдаг. Та хүн харж байна. Reuters-ийн мэдээлснээс үзэхэд дараагийн Ираны шашны их удирдагчаар амирэгдээд байгаа Аятолла Аль-Хамений хүү Мажтаба гэдэг хүнийг сонгосон тухай мэдээлж байна. Reuters-ийн тухайд бол тус зөвлөлийн төлөөлөгчийн хийсэн мэдээллийг бол иш татам мэдээлж байгаа юм байна. Энэхүү зөвлөлийн гишүүний хэлснээр бол Хаменейн нэр тасрахгүй цаашаа үргэлжилнэ гэж. Ингэж зарласантай холбоотойгоор Аль-Хаменейн хүүг сонгосон байж магадгүй гэдэг. Ийм мэдээллийг бол нийтлэлээ. Ингээд цаашдаа энэ мэдээллийн үнэн мөн бол удахгүй олон нийтэд тодорхой баталгаажна гэсэн ийм хүлээлттэй байна. Тэгвэл орчны тухайд Америкийн болон Израилийн агаарын хүчин Ираны газрын доосны агуулгуудыг чиглэсэн тухайлбал Ираны Техран хот дахь томоохон газрын доосны нөөцийг онилж дэлбэлсэн. Үүний улмаас тус хотод хар бороо орж байгаа гэсэн ийм мэдээлэл бас гарч байна.
За үүнийг бол CNN-ийн сурвалжлагч бол газар дээрээс нь сурвалжуулж хүргэсэн байгааг та бүхэн харж байна. За үүний өмнө мөн одоо Иран улсын одоо цэвэр усны нөөцийг Америкийн зүгээс товтолж одоо сөнөөсөн гэдэг мэдээлэл гарч байсан. За тэгвэл үүний хариу болгож Иран улс бол үндсэндээ өнөөдрөөс эхлэн одоо стратегийн одоо зэвсгүүдээ пуужингуудаа ашиглаж эхэлнэ гэсэн мэдээллийг хийсэн тухай дэлхийн хэвлэлүүдээр мэдээлж байна. За үүний эхний одоо илрэл байж магадгүй нэг үйлдэл бол Иран улс одоо анх удаага за Израилийн одоо Тель Авив хотод одоо кластер сумтай баллистик пуужингийн тогтолцоо хийлээ. За кластер гэдэг маань одоо дэлбэрэх үедээ олон задарч одоо тархаж дэлбэрдэг. За ийм одоо пуужинг бол нэрлэж байгаа. За ингээд үүний улмаас Тель Авив хотод ихээхэн одоо барилга байшингийн эвдрэл сүрэл гарч хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлж байна. За тиймээс ямар ч тааж Иран улсын тухайд бол цаашдаа стратегийн одоо нөөцөнд байсан пуужингуудаа зэвсгээ ашиглана гэсэн одоо мэдээллийг бол хийж байна. За ингээд ямар ч тааж Америкийн нэгдсэн улс Ираны зүгээс Ираны одоо батлан хамгаалах за ингээд сүрэн довтлох одоо чадамжийг одоо үндсэндээ устгасан гэдэг ийм мэдээлэл хийж байгаа боловч Ираны талынхуу одоо сөрөг довтлохоо хийсээр байгааг дэлхийн хэвлэлүүдээр онцолж байгаамаа. За ингээд ямар ч тааж Иранд Америк Израилийн эхлүүлсэн дан ийхүү одоо 8 дахь өдөртөөгөө золгож байна. За ингээд өнөөдрийн мэдээний төгсгөлд мөн одоо олонний анхаарлыг татаж байгаа нэг мэдээ бол Америк Израилийн одоо Иранд хийсэн довтолгоо хууль бус гэсэн одоо буруу шаасан утгатай мэдээллийг Швейцар улс гаргасан тухай мэдээлж байна. Нэг орны хийсэн мэдээллийг ийхүү одоо ач холбогдол өгж мэдээлж байгаа шалтгаан бол за мэдээж Швейцар улсын хувьд бол одоо төвийг сахисан орн. За тиймээс ч дэлхийн одоо олон улсын бараг бүх байгууллага Швейцарт одоо байршдаг ийм орн. За тэгвэл төвийг сахисан орн ийхүү одоо Америк Израилийн одоо үйлдэлийг за олон улсын хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа нь ийхүү олонний анхаарлыг татаж байна. За энэ мэдээллийг бол Аль Жазира телевизээс ийхүү одоо мэдээллээ. За ингээд ямар ч тааж дэлхийд бол одоо хүчний өмнө одоо хүчгүй буруу гэдэг хандлага бол ийхүү үндсэндээ одоо ноёлж давмгаалж байна. За тиймээс одоогийн байдлаар Ираны одоо дайн гэхээс илүүтэй за цаашдаа энэхүү дэлхийн одоо томоохон хүчнүүд ийхүү за хөрш зэрэгэлдээ болон одоо өөр бусад орныг одоо түрэмгийлдэг. За энэ байдал хаа хурж зогсож за эцсийн үр дүндээ ямар үр дагаварт хүргэж болох вэ гэдэг энэ асуудал бол үндсэндээ өнөөгийн дэлхийн нийтийн одоо толгойн өвчин санаа зовоосон асуудал болж байна. За ямар ч тааж өнөөдөр Нямгаргийн үдийн байдлаар Ираныг тойрсон үйл явдлын мөрөөр шинжилсэн мэдээллийг хүргэлээ. Та бүхэн сайхан амраарай дараагийн мэдээгээр унтахгүй болзъя.